T-ийн тэгш өнцөгт байх А, B, C гурвалжин байгаа юм байна. За. C өрөө тэгш өнцөгтөө А, B, C гурвалжин байгаа. За, А, B талын урт нь 13, B, C талын урт нь 12 юм байна. За тэгвэл AC-гийн уртыг олъё. Тэгвэл AC-гийн квадратын тэнцүү 13-ын квадратаас асах нь 12-ын квадрат. Боёо AC-гийн квадратын тэнцүү 13-аас асах нь 12-ыг үрждэг нь 13 дээр нэмэх нь 12 буюу AC-гийн квадратын тэнцүү 25 гээд AC-гийн урт нь биднэрт 5 гэж мэдгэж байна. За энэ талын урт нь 5 байсан. За энийг бид нар AC тэнхлэхийн хувьд тэг шимтэй бэхлээд тойруулан эрүүл. Тэгэх юм бол BC энэ төвөрч гарч ирнэ. За эргэлтийн үр дүндийн тойрог үсгэнэ. За ингээ харах юм бол энд конус үсэж байна. За энэ конусын эзлэхүүнийг олох юм байна. За конусын эзлэхүүнийг олохдоо 3-1-ийг үрждэг нь S суурийн талбай үрждэг нь өндөр байх хэрэгтэй. За суур нь мэдээж тойрог байгаа. Тойргийн талбай чинь PR квадрат үрждэг нь A болж байна. Ингээ 3-1-ийг үрждэг нь P үрждэг нь R нь биднэрт 12 гэж мэдэгдэж байгаа. 12-ын квадрат үрждэг нь AC буюу бидний гар энэ бол өндөр болох юм байна. Ингээд өндөр нь. За энэ тэнцүү 3-1-ийг үрждэг нь P үрждэг нь 12-ын квадратыг 12-ыг үрждэг нь 12 үрждэг нь 5 гэж. За энэ хоёрыг хооронд ороод энд 4 энэ хоёрыг үржүүлж 60 60-ыг 4-өөр үржээд 240 P буюу бидний хариулт A хариулт байна.